Сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Астро Солан байна. За 2026 оны 8 сарын 25 ангар гараг маань иргэшээж байгаа. Мегмар гараг болж байгаа тийм ээ. За тэгэхээр юуны өмнө өнөөдрийг иргэшээж байгаа гараг маань яадаг вэ гэхээр биднийг ингээд зөрөгтэй байлгадаг, биднийг ингээд үйлдэл хийлэгдэг, бидний шийдэмгий байлгадаг. Ийм гоё бидний үйлдэлүүдийг иргэшээдэг мөртлөө сөрөг талдаа яадаг вэ гэхээр бид нар дэндүү одоо юм хуймгаа хандах гэдэг байхгүй юу? Яг одоо дөнгөж ингээд бодоол ойлгосон юм шиг мэдрэмж төрөнгуудаа үйлдэл хийж гэдэг гэсэн. Тэгэхээр цөмөрөө маш тогтвортой байх шаардлагатай юм удиргаа. За яагаад тогтвортой байх шаардлагатай гэж яхаар ангар гайг маань өөрөө бидрийг айгу дайчин байгаар угшаа одоо тий зүтгээд байгаараа гэж энергийг өгж яхад өнөөдөр тэнгэр дээр байгаа энергиуд бидний сэтгэл хөдлөлийг нилээх одоо ингэж хөлөх бүрэн боломжтой юм дайвар нэмэлт энергиуд зөндөө байгаа юм. Тийм учраас өнөөдөр цөмөрөө за яг одоо л шийдчихье. За яг одоо л хийчихье гэдэг им импульс төр битгий хийгээрээ айгүй гоё те нухацтай хандж агаад ямар ч уургүй үедээ ямар сэтгэл хөдлөлгүй үедээ шийдвэрүүдээ гаргах юм бол өнөөдөр цөмөрөө амжилттай амьдрнаа үр дүнтэй амьдрах болно манайхаа. За энэ өдрийн маань ээлтэй өнгө нь улаан мегмар гараг маань те одоо ангар гараг гიშэж байж ярьсан шүү дээ. Тэгэхээр дайны бурхан дайчин тэнгэрийн маань ээлтэй өнгө нь улаан байдаг байхгүй юу? Бидний 7 хүрдний тийм ээ одоо хамгийн ихний болох үндэс хүрттэй холбоотой өнгө шүү дээ. Биднэрт ингээд амьдралын хүчийг өгдөг, биднэрт зоригийг өгдөг, биднэрт тогтвортой бидний амьдралыг өгч яадаг. Тэрөөрөө дээрс нь бидний газардуулахтай холбоотой, газардуулж байдаг ийм холбоотой энергийн өнгө байгаа. За тэгээ байжсэн чинь яах вэ гэхээр өнөөдрийн одоо тэнгэр тийм үү одоо тэнгэрийн дэлхийн ам маань, херон байна, уранус гаригууд маань яаж нөхөд том өөрчлөлтийг авчирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ том өөрчлөлтүүдийг бидний газардуулах энерги маань өөрөө улаан өнгө учраас цөмөөрөө айгүй гой төвөө алдахгүйгээр энэ өнгийг хэрэглэх хэрэгтэй. Тэгэд энэ өнгийг хэрэглэж байгаа бол бас хэтрүүлэн их хэрэглэж болохгүй бага зэргийн хэрэглэхэд болно. Тэгээ өнгөө харж авах үедээ байн бай өөртөө би яарахгүй, би маш тайван, би маш уужуу тогтвортой гэж хэлээд сануулад ахыг хичээгээрэй манайхаа. За өнөөдрийн тэгээд ивэлтэй жил нь энэ өдрийн ивэлтэй ямар жилүүд байна гэхээр ха болон туулаа жилтэнгүүд маань байна. Та бүхэн маань өөрт чинь ямар одоо тэг бодит үр дүн өгөхөөр боломжтой зүйлүүд байна. Тэр бүхнийг оролдоод үзэхэд ерөөсөө илүүдэхгүй ийм ээлтэй өдөр байгаа шүү. За анхаарах жилтэнгүүд маань харин үхэр жилтэнгүүд маань байна. Өхрүүд маань цөмөрөө өнөөдөр хурдаа сайн тохируулаарай. Тэгээд баримтуудыг шалгаж байж хөдөлгөөн шийдвэрүүдээ гаргаарай манайхаа. За тэгээ бэжэтэл яаж гэнэ гэхээр анхаарах 3 ордууд байна. За ямар 3 ордууд байна вэ гэхээр манай хумхын ордныхан байна, үхрийн ордныхан байна, арслангийн ордныхан маань байна. За тэгээ та бүхэн маань бити ингээд юмыг хүчлээрээ те өөртөнд чинь гаднаас хүч одоо тийм дарамт ирж байгаа юм санагдах юм бол айгүй гой тайван байхаараа манайхаа бусдад бити хатуу хэлээрээ өөрт чинь ч гэсэн бусд хүмүүс хатуу хэлэх юм бол өнөөдөртөө нэг чихний хажуугаар өнгөрөөчих юм бол одоо арай ээлтэй байгаа шүү манайхаа. За бидний анхаарах биеийн хэсэг хаана байна вэ гэхээр шилб, шагаа. Тэгээд цусныхаа эргэлтүүдийг манайхаа сайжруулъя. Бага ч гэсэн дасгал хийвэл бас зүгээр. Тэгээд хамгийн чухал анхаарах зүйлээр өнөөдөр чихээ цоолохгүй байхыг хичээдэг хөө. Шаардлага байхгүй бол өнөөдөр чихнээсээ цус гарахгүй байхыг оролдъё. Чихээрээ чанга юм сонсохгүй байхыг хичээе. Бидний чихний энерги нэлээд сул байгаа учраас цус гаргах нэлээд дэмий өдөр байгаа байхгүй юу? Чихэндээ цөмөрөө амралтыг өгөх хэрэгтэй. Чихээрээ гой сайхан үг сонсъё манайхаа. Тэгээд гой өөрийнхөө чихэн ч гэсэн гой сайхан үгтэй сонсохдоор гой үгсүүдийг чихэндээ бас хэлье. За тэгээ та бүхний харж байгаа жилтэнтэй тэнгэрийн зураг дээр одоо сар маань ингээм материйн ордонд байгааз. Тэгээ сар маань материйн ордод байж байхдаа ингэдэг байхгүй юу? Одоо өчтөр ярьсан байгаа тийм ээ өчтөрийн зурхаа дээр мэдж байгаа тэгээ тэрийг давтахгүй шууд цаашаа явчих. Бидрийг юу заавал хийх ёстой вэ гэж л одоо шахамдуулж тулгаж байгаа тэр асуултуудыг тавьж байгаа гэсэн. За тэгээ байж л одоо энэ сар маань өөрөө удахгүй ингээд өдөөс хойш 5 цаг гээд одоо ингээ эргүүлэх юм бол хумхын ордоор орчин харж байгааз одоо ингээд хэмнэн өөрчлөгдөж байгаа энэ тэнгэрийн зургийг ингээд хөдөлгөн гот материал ордод ингээд байж байгаад хумхруу шилж чинь. За яаж яах вэ гэхээр одоо сар маань ингээд хумхын ордоор шилжингууд бидний энерги солигддог байхгүй юу? Тэгэд энэ энерги солигдохоор биднэрт юу хэлж яах вэ гэхээр заавал хийх ёстой зүйл чинь заавал хуучин аргаараа хийгдэх ёстой юм уу гэдэг юм шалгалт ороод ирнэ. Тэгэхээр цөмөр яах вэ? Энэ шалгалтууд айгүй олон янзаар орж иж болдог байхгүй юу?
Одоо ингээд бидний бодол хувирж болно, бидний төлөвлөгөө өөрчлөгдөж болно. Тэгэд энэ бүгд чинь цаагаараа ингээд айгүй тогтворгүй юм шиг санагдах юм бол битгий шууд ингээд би тогтворгүй байна, тэр тогтворгүй байна, бид нар тогтворгүй болчтой гэж битгий бодоорой. Харин тэрний оронд илүү хялбар ямар гарц гаргалгаа байна, илүү ухаалаг яаж шийдэж болох уу, илүү орчин үеийн арга барил хаана байгаа вэ гэдгийг илүү их ингэж хайж шалгах юм бол тэнд бидний гарц байгаа гэдгийг энэ энерги харуулж байгаа гэсэн үг. Одоо удаан хугацаанд ялангуяа те нэг аргаар ингээд олдохгүй байсан, оролдоод байсан зүйл ингээд үр дүнгөө байгаад исэн бол яг одоо 5 цагаас хойш аюу гой үр дүн гарч ирээд өөр өнцгөөс оролдох юм бол одоо бид нар тухайн шийдлүүдийг гаргах илүү их ингээ аргаа өөрчлөөд үр дүнд хүрэх боломжууд орж ирнэ гэсэн үг. Ийм гоё энерги байгаа. Та бүхний мэдж байгаа ч л одоо хумхын ордны энерги ч угаасаа бидэнд ингээ төрүүлж мэдрэгддэг. Тэгэхээр мэдрэмтгий хүмүүс буюу одоо энэ энерги нь өөрийн чинь зурхаатай одоо энерги нь ойрхон байх юм бол одоо өөрт чинь харьцангуй эрт мэдрэгдэх боломжтой. За тэгээд энэ чухал энергийн дараа цөмөөрөө бас нэг энерги гарч ийн. Одоо энэ ингээд бод гариг маань байгааз одоо энэ ногоон цариг дотор. За энэ бод гариг маань бас яаж ийнө гэхээр одоо энэ гэрлийг хасаангууд энэ ингээд сарны маань хойд зангил олж байгааз. За тэгээ бод гариг болон сарны хойд зангилны хооронд ингээд нэг хар зураас явчихж байгааз. За би дээр нь дарангууд нь opposition Mercury node гэж гараад ирж байгаа. За юу гэсэн үг гэхээр энэ хоёрын хооронд opposition үүсчлээ гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээ бууд гариг маань өөрөө биднэрт яадгүй дангаараа бидний бодлыг, бидний мэдээллийг, бидний харилцаа, холбоо, сонголт, шийдвэр, бидний гар хөл, унаа, тэрэг гэсэн өшөөдөрсөн сурах гэдэг энергиудыг одоо агуулж идэг штэ. Тэгсэн чинь юутайгаа ингэж зөрчилдөөд байна уу гэхээр бидний цаашдын хөгжил, бидний шин чиглэлтэйгээ ингэж зөрчил одоо ийм 50-50 ороод ирж байгаа байхгүй. Одоо юу гэсэн үг гэхээр ухаантай байхгүй бол асуудал үүсч болзошгүй гэдэг энерги ороод ирж байгаа гэсэн. Ойлгомжтой байгааз. За тийм болохоор саяны ярьсан сэдвүүд тийм үү. Тэгээд өшөө дээрээс нь одоо жишээ нь ингээд нэг яриа, нэг мессеж авах, эсвэл нэг мэдээлэл олох, нэг санал, нэг санамсаргүй олж авсан, харсан мэдээллийг хүртэл мэдээлэл хүртэл одоо бидний ойлголтыг ингээд өөрчлөх бүрэн боломжтой. Тухайн харж ийсэн тэр мэдээлэлүүд өмнө нь харж ийсэн ч гэсэн өнөөдөр харахтаа бид нэр тис ондоо өнцгөөс харах бүрэн боломжтой байхгүй юу? За тэгэд ондоо өнцгөөс харлаа гэд энэ ингээд бидний хувь зай шинжил гэж байна гэж бити хүлээж аваарай шууд. Яагаад гэвэл бид нэр энэ дундаа бас ингээд гаргалгаагаа харах хэрэгтэй шүү дээ. Энэ мэдээллүүд энэ болсон явдлууд ялангуяа энэ унаад хэрэгтэй холбоотой энерги байгаа тийм ээ бод гарагч өөрөө. Тэгээ энэ дундаа цөмөр асуух хэрэгтэй байхгүй юу? За энэ болоод байгаа зүйл ингээд намайг хуучин бодолтой байгаарай гэж барьж аваад байна уу? Эсвэл намайг шинэ боломжийг харуулж байна уу гэд асуугаад тэр дундаас нь баримт нотлохотой зүйлээ олж харсныхаа дараа шийдвэрээ манайхан гаргаарай. Зөвхөн сэтгэл хөдлөлтөөрөө шийдвэр гаргаж болохгүй. За тэгсэн чинь бас дахиад яаж өнөхөр бас айгүй баялаг өдөр байгаа. Одоо энэ сар маань харагдаж байгааз энэ цариг дотор. За сар маань яаж өнөө гэдгээр тэгэхээр одоо энэ херон агааз одоо дахиад энэ ногоон цариг дотор. За эн чинь ингээд дахиад дундуур нь ингээ харах юм бол энэ хар өнгийн сквер өсөж байгаа гэсэн үг. За энэ сквер чинь бидрийг одоо хуучин гомд бол татгалзаж одоо хин нэгэн биднэрт ингээд татгалзсан эсвэл биднэрт одоо татгалзуулж исэн ч одоо тийм мэдрэмжүүд одоо өөрийгөө ингээ хангалтгүй гэж бодож исэн хэсэг тийм ээ бидний өмнө нь өвдөж шархалж гомдож байсан тэр бүх одоо эмзэг одоо дурсамжууд сэтрэх боломжтой гэж гарч ирж байгаа байхгүй юу. За тийм сэдрээд ингээ гараад ирчингууд яах вэ гэхээр цөмөрөө одоо нэг хүний жижигхэн үг ч гэсэн тийм үү одоо ганцхан үг ч гэсэн бидний сэтгэлд айгүй томоор ингээ шарах юм шиг мэдрэгдэх үе манайхаа. Тэгээ тэрийгэ цөмөрөө таних хэрэгтэй. Үнэхээр ганцхан үгний төлөө бид нар тэр үгийг хүн дээр хүлээж аваад нүслүү бидний одоо цааж шарах чинь ингээ сэдрээд байна уу гэдгийг цөмөрөө мэдэх хэрэгтэй. Тэгээ өөрт чинь нэг мессеж ирээгүй байлаа гэх тийм үү өөрийн чинь ойлгоогүй гэж бити бодороо өөрийн чинь хүсэж байгаагаар хандаагүй гэж бити хүлээж аваарай манайхаа. Тэгээ цөмөрөө ялгаж салгах хэрэгтэй шүү. Яагаад гэхээр ийм энерги байгаа учраас. За тэгээ дахиад баялаг гэж хэлсэн тийм ээ. Юу байна нөхөр одоо энэ ингээд дэлхийн ван гариг маань агааз. За энэ дэлхийн ван гаригийн маань яг хажуудсан сар маань агааз. Энэ хоёр энерги холбоос үүсэж байгаа гэсэн үг. Одоо conjunction байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэд яаж ийнө гэхээр одоо бидний ингээд сэтгэл хөдлөлийг яадгүй гэхээр ингээд сэтгэл хөдлөлийн гүнийг ингэж яадаг. Одоо галтуул ингээд дэлбэрдэгтэй адилхан бидний гүний тодорхойг дэлбэрдэг байхгүй юу? Яагаад дэлбэлдэг гэдэг үгийг ашиглаж ихээр энэ Плуто гэдэг гаригчин өөрөө бүхнийг ингээд бүр яг ухаж түнхдэг байгаа байхгүй юу. За тийм учраас одоо цөмөрөө тиймээс цөмөрөө юм уу бидний гэсэн үг шүү. Одоо хянах одоо тий хянах хүсэл төрөх вэ? Атаархах
тэр энерги орж ирэх вэ? Бараг л одоо тэрийг энийг устгахчих вэ гэдэг бас энерги гараад ирэх. Яагаад тэр ингээд Плуто гарагч өөрөө юмыг ингэж бас устгадаг, өхүүлдэг энерги байхгүй юу? За тэгээд нэг зүйлийг дахин дахин бодох вэ? Ингээд би яг энэнийг л олох ёстой, мэдрэх ёстой, үннийг хайх ёстой гэж ухаж түнхээд авах вэ? Хит их одоо хүний үгэн дээр ингээд анализ хийгээд авах вэ? Тэгэд одоо бид нар ингээд хин нэгэнтэй харилцааг бас явуулж амьдарч байгаа шүү дээ. Тэгэд хин нэгнийгээ одоо хүчээр ингээд харилцаандаа атгах ийм нэг хандлагууд энэ энерги гаргаж болно гэдэг ийм нэг холбоос өгж байгаа шүү. Ойлгомжтой байгааз. За тэгээ би анхаарах талын хэлж байгаа штэ манайхаа анхаарах талаас нь хэлж байгаа шүү. За тэгээ цөмөрөө одоо ийм энерги төрөх юм, мэдрэмж төрөх юм бол одоо бусдын утсыг шалгах, эсвэл та нарын утсыг шалгах үе тэгээ цөмөрөөс ингээд юмнуудаа нуух ёстой юмнууд ахын бол ингээд холхон шиг тавьчи. За тэгээд мөрдөх, одоо туулгах, сүрдүүлэх гэдэг ийм энергиуд байгаа учраас цөмөрөө тайван байх хэрэгтэй. За ярваа нэгэн байдлаар одоо өөрийн чинь тэ бидрийг ингээд хүн ингээд эвгүй байдалд хийлээ гэж бодъё л доо. Тийм гол тухайн үед одоо ингээд бид нэр цочирдоод ингээд айнгуудаа бодох хэрэгтэй манайхаа. Би яг юуг алдхаасаа айгаад байгаа юм бэ гэж. Эсвэл би яг юуг хянах гээд би яг ингээд байгаа юм бэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгэх юм бол бид нэр тухайн одоо болоод байгаа нөхцөл байдлыг илүү гүнлүүн өөрсдөө ингээд ураад харах боломжтой байхгүй. Энэ өөрөө заслан ахгүй юу? Ойлгомжтой байгааз. За тэгээд яах вэ гэхээр цөмөрөө гарч ирж байгаа асуудлуудыг хүчээр дарахгүй, сэтгэл мэдрэмжийг хүчээр цааш нь дарахгүй, харин яг энэ энергитэй хамтаараа яг энэний үндэс суурь нь хаана байгаа юм бэ гэд бүр гүнлүүн орж хайгаад тэнд өөрчлөлтийг гаргахыг хичээх юм бол энэ энерги цөмөрөө айгүй гоё эерэг даваад гарах боломжтой. За манайхын тэгээд гайгүй байлгууд одоо ийм мэдээлэл өргөчихсөн юм чинь. Тэгээд гайгүй юм чинь. Тэгээ одоос гоё энерги хүргэнэ. Тэгээ ийм хатуу бас ингээд анхаараарай гэсэн энерги байсан ч гэсэн юу байна вэ гэхээр бас гоё эерэг энерги бол бас байна. Одоо энэ сармайн тийм үү? Хэдийгээр ингээд Плуто гарагтайгаа ингээд холбогдоод ингэж ухаж түнхээд байгаа ч гэсэн одоо энд далааван гарагтай гоё эерэг энерги холбоос үүсгэж байгаа. Эерэг энерги холбоос шүү манайхаа. Тэгээ далааван гараг минь биднэрт гоё ингээд мэдрэмжийг, зүн совинг, одоо даалд ертөнцтэй харилцах, сүнслэг ертөнцийг мэдрэх бүтээлч байдал тийм үү. Энэ бүх зүйлтэй гоё ингэж эерэг энерги холбоосоор холбогдож байгаа учраас цөмөрөө зүн совиноо сонсоод тийм үү гоё чимээгүй байлж жоохон амьсгал аваад гаргаад бясалгал хийгээд зөөлөн алхам одоо өөртөө зориулж 5-10 минут алхаад зөөлөн хөгжим сонсоод юмнуудаа гоё бичиж гадагшлуулад илүү их бүтээлч байх юм бол бид нар бас энэ энергийг гоё зөөлөн давах бүрэн боломжтой. Одоо энэ ингээд зүүн совин далд ирсэн холбогдож байгаа энэ далаавангийнхаа энергитэй ингээд зөвхөн холбогдоод ороод ирэнгүүт одоо уугаасаа холбогдож байгаа бид ингээд юмны цаадах руу ингээд ороод ухаж штэ тийм үү одоо эслийн гүнлөг. Тэгэхээр яг одоо энэ түрүүний яриадсан Плуто болон сарны маань ингээд ухаж түнхээд идэх энерги цөмөр өөртөө зөөлөн маягаар одоо гүнлүүн орох боломжтой байгаа байхгүй юу? Ойлгомжтой байна уу? Энэ ингээд бүгдээрээ засал болон гаргалгаанууд нь ингээд зэрэг явчлаа гэсэн үг. За тэгсэн чинь бас яасан уу? Тэгсэн чинь бас гоё энерги байна байхгүй ш бас байна. За энэ ингээд бод гариг маань харагдаж байна тийм ээ. Бод гариг маань бас эерэг гоё холбоосыг бас үүсгэнэ. Одоо энд Херонтойгоо үүсгэж байна. За түрүүний хэлсэнчлэн одоо бод гариг маань энд ингээд оппозишн үүсгэж байгаа бол оройгоор одоо энд ингээд бас трин үүсгэж байгаа гоё эерэг энерги холбоос үүсгэж байгаа гэсэн. За яах вэ гэхээр одоо энэ маань цөмөрөнгийн ойлгож болноо тийм үү? Одоо өөрөөр бас ярьж болно. Өдөр ингээд гимтээсэн байсан энергиудаа орой засаж цөмөрөө болно. Тэр үед надад ингээд мэдрэгдчихсэн юм аа. Би одоо үүнийг ингэж ойлгож байна гэд буруу байсан зүйлүүдээ эерэг зөв болгож ойлголцод харилцааны ив наримд хүрэх боломжтой гэдгийг одоо хэлж байгаа. Тэгэхээр бид нар харилцаагаараа одоо бүх одоо алдсан зүйлүүдийг те буруу иргсэн зүйлүүдийг буцаах боломж бидэрт байгаа гэдэг энэ гоё энерги мэдээлэл холбоос маань өгж байгаа шүү манайхаа. За тэгээд шөнийн амьдралтай хүмүүстэй зориулаад хэрвээ шүн одоо тий бас юу яадаг бол нилээх одоо хөдөлгөөнтэй амьдардаг бол гэсэн үг шүү. Яаж өгнө гэхээр одоо энд ингээ харж байгаа бол би ингээд энерги хүлгээд явж байгаад энэ сар болон энэ тэнгэрийн ван гарагийн хоёр хооронд маань гоё эерэг энерги холбоос үүсэж байгаа. Бид нар одоо ингээд бүх зүйлийг одоо шинээр мэдэрч хараж ойлгох шин замыг одоо таних юм бид нар тийм боломж орж ирж байгаа байхгүй юу. Гоёгааз гэхдээ одоо шинэ юм болгох нь зөв гэсэн бас утга биш шүү дээ. Цөмөрөө зөв одоо шинэ зүйлийг нэлээд сайн нэгтлснийхаа дараа шалгаад үзээд айгүй гой үр дүнтэй байх юм бол тэрийгэ
одоо тэр зүг рүүгээ чиглэл гоё дэмжлэгтэй байх болно. Энд гол нь энэ гоё чиглэл зөв энерги нь байгаа гэдэг энерги нь ороод ирсэн байгаа байхгүй юу манайхаа. Бид нарт одоо сэтгэлээсээ хүсээд байсан бүтггүй байсан зүйлүүдээ гарц гаргалгаа олж чадах тэр энерги чинь хаалга нь үүдэн нэгдчихлээ гэдгийг хэлж байгаа гэсэн үг. За ийм байна да манайхаа. За тэгээд тоон цархаа оруулах юм бол бас айгүй сонирхолтой өдөр байгаа. 2026 оны 8 сарын 25 ингээд бүх тоонуудаа задлаад өөр хооронд нэмэхээр 25 гэж гарч ирж байгааз. За 25 гэсэн тоогоо цөмрө хураангуулахаар 7 гэдэг тоо гарч ирж байгааз. За 7-гийн тоо маань өнөөдөр бид нарт бас юу хэлж байна вэ гэхээр бидний хараа ингээд байна. Мэдэр гэдэг. За тэгээд дахиад ажигл гэж байна. Мэдэрсэн ажигласан зүйлээ шалгаа дараа нь шийдэрээ хамгийн гол нь өнөөдөр зүн совноо мартаж болохгүй шүү гэдгийг сануулж байгаа ийм тоон зурхай гарч ирсэн байгаа шүү манайхаа. За тэгээд дорны зурхай гаргах ч өнөөдөр чинь хойно өдөр байгаа тийм ээ. Тэгээд хойно өдөр байгаа учраас цөмөрөө хатуу байхгүйгээр айгүй гоё зарчимтай бай. Буулт хийхгүйгээр айгүй гоё уян хатан бай. Хилэлцээрүүдээ санал зөрөлтөл одоо гарах юм бол зорилгоо хадгалах юм бол одоо цөмөрөө ямар ч байсан бүх тэр одоо энэ юм маань бүтэхгүй байсан ч гэсэн цөмөрөө аргаа өөрчилж чадах юм бол сансан зүйлдээ хүрнэ гэдэг хол явна гэдэг ийм энерги байгаад байгаа байхгүй юу? Ойлгомжтойгоо. Цөмөрөө тэгэхээр яаж яах нь уян хатан байх нь зарчимтай байх нь аргаа өөрчилж чадах юм бол цөмөрөө бүх ажлуудаа амжуулах боломжтой гэдгийг хэлж байгаа гэсэн. За ингээд яг ерөнхийдөө цөмөр ингээд бацах юм бол бидний одоо бодож ирсэн чиглэлүүдийг одоо чиглэлүүдэд шалгалт орж ирнэ. Бидний эмзэглэл хаана байгааг бид нэр бас шалгаарай гэж орж ирнэ. Цөмөрөө үндэс рүүгээ одоо өөртөө гүнзгий рүүгээ уман шумбуж шалгах хэрэгтэй болно. Буцаагаа засах хэрэгтэй болно. Тэгээд эвлэж чадах юм бол амжилтанд хүрнэ гэдэг ийм нэг бацах юм бол ийм нэг юу байна да хураангуй байна да манайхаа. Тэгээд цөмөрөө одоо өмнө нь уралдаг байсан зүйл дээр тайван байх хэрэгтэй тийм үү? Тэгээд тайван байж чадах юм бол эн чинь ингээд өнөөдрийн том өөрчлөлт болно. Энэ өөрчлөлт гэж яриад байгаа нь бидний бие нь ирж байгаа Тэнгэрийн ван гарагийнхаа энерги хөрвөл холбож ярьж байгаа шүү манайхаа. Тэгээд цөмөрөнд ингээд дуугаа өнгөрдөг байсан зүйлээ ингээд зөвөр хэлж чадах юм бол эн чинь бас өөрчлөлт болно. Өмнө нь ингээд зууралдаад байсан зүйлээ тавьж чадах юм бол бас өөрчлөлт болно. Тэгээд цөмөрөө яах нь хуучин шархаараа өнөөдөр амьдрах хэрэггүй гэдгийг цөмөрөө одоо санах хэрэгтэй ийм өдөр байгаа. За тэгээд одоо бэлгийнхаа төгсгөлд хамтдаа өнөөдрийнхөө талархлыг чин сэтгэл зүрхнээсээ хэлцгээе манайхаа. За тэгээд тайван гүнзгий амьсгалаад гаргая. За эхлэе манайхаа. Миний амьдралд шин зам нээгдэх бүрд түүнийг таних зүн совин боддоо шалгах ухаан шаардлагатай үед зоригтой алхах чадвар надад байгаад талархъя. Өнгөрсөн зүйл миний ирээдүйг тодорхойлох албагүй. Харин өнөөдөр хийж буй нэг шин сонголт минь маргаашийн амьдралыг минь өөрчилж чадна гэдэгт би итгэж талархаж байна. Миний амьдралд зориулагдсан зөв хүмүүс, зөв боломж, зөв зам нээгдэж байгаад талархъя.